За 2025 он бол үндсэндээ бидний төлөвлөгөөр нэг 4500 орчим нислэгийг үүлдээд 1.3 сая зорчиг тээвэрлэе гэж төлөвлөж байгаа. За нэгөр бол нэг их найт төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байгаа. За үндсэндээ бол 2025 онд бид 4 шинэ чиглэлийг нээж эхлүүлж байна. За үүнээс бол одоо бүгд найрамдах Хятад улсын Шанхай, Улаанбаатар, Шанхай. За Улаанбаатар, Хөхөт, Улаанбаатар. За Улаанбаатар, Ирээн. За мөн Улаанбаатар, Сингапурын чиглэлүүдийг нэгээр төлөвлөн одоо бэлтгэлж хангаад ажиллаж байна гэсэн үг. За энэ нондоо бол одоо парк шинжилтийн өрөөнд бол 2025 оны 6 дугаар сарын эхний 2 дахь 7 хоногт бол одоо орон нутгийн CRG 700, бомбор дээр CRG 700 агаар хөлийг хүлээж авна. За 2026-27 онуудад ээлж дараалаад Boeing 737-808 гэдэг онгоцыг өсвөлж авахар бэлтгэл хэлцээ хангаад ажиллаж байна. За 2024 он бол одоо Мяд компанийн хувьд бас түүхэн 69 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилтыг гаргасан жил байлаа. За үндсэндээ бид 1.2 сая зорчигчийг 4218 нислэгээр хийж за 945 тэрбум төгрөгийн орлого болсон маань бол одоо энэ 69 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилт байлаа гэж үзэж байгаа. За үүнээс гадна нийт Монголын агрын тээврийн зах зээл 2024 онд 2.2 сая зорчигчийг тээвэрсэн байдаг. За энэ нь бол одоо бас Монголын иргэний агрын тээврийн салбарын хүрээнд бол одоо бас түүхэн амжилтыг бид давтан гаргаад байна гэж үзэж болж байгаа. За үндсэндээ 2024 онд гаргасан энэ амжилт маань одоо Монгол улсын хүн амтай харьцуулаад үзэхэд бол 3.5 сая хүн амтай харьцуулахад нэг 63 орчим хувийг эзэлж байгаа. За энэ маань бол цаашдаа юу гэж ярьж байгааг бол агрын тээврийн зах зээл бол бас багтаамжийнхаа хувьд ишгэ тулах гэдэг байна удаа гэсэн болгоомжл байна. За үүнтэй холбоотойгоор бол бид цаашдаа агрын тээврийн зах зээлийг яаж тэлэх вэ? Ямар бодлого хөндлөж явах ёстой вэ гэдэг дээр бас илүү анхаарах зүйтэй авах гэж бодож байгаа хувийн хувьд. За үндсэндээ бол Мяд компани энэ 2.2 сая зорчигчийн 50 орчим хувийг дангаараа тээвэрлсэн байна гэж ойлгож байна. За гэтэл энэ Мяд компани дангаараа тээвэрлсэн энэ 1.2 сая зорчигчийн чинь бас нэг 50% нь зөвхөн зуны 3 сард байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын агрын тээврийн зах зээл хэтэрхий улирлын шинж хамааралтай байна. Зуны 3 сар буюу 6, 7, 8 саруудад дийлэнх зорчигчоо тээвэрлээд үлдсэн 9 сарууд нь үлдсэн зорчигчд нь хуваагдаж орохоор бас энэ агрын тээврийн компани үйл ажиллагаа явуулж байгаа агрын тээврийн компаниудын хувьд бас алдагдлыг хүлээх ийм нөхцлүүдийг бүрдүүлээд байна гэж харж байгаа. Тэгэхээр бид энэ улирлын шинж хамаарлыг арилгах цаашдад энэ 2.2 зогсоод хөрвүүлэгдээд байгаа энэ агрын тээврийн зах зээлийг бол өшөө цааш нь нэмж одоо Монгол улсад байгаа хүн амынхаа тооноос ихтрүүлэх боломжууд бол байна гэж харж байгаа. За энийг бол цаашд юу гэж харж байгааг бол Монгол улсаар дамжин өнгөрөх транзит зорчигчийн өрсөлдийг бид нэмэгдүүлж ээж зөвхөн Монгол улс руу зорж байгаа биш. Одоо жишээ татаад хэлэх юм бол Франкфуртаас те Улаанбаатараар дамжаад цаашаа Сөүл, Токио руу явж байгаа хүмүүсийг бид Улаанбаатараар дамжуулаа хүний бодлого гаргая. Цаашдаа бол энэ урслыг бол энэ low season гэж бидний нэрлээд байгаа. Одоо уналттай энэ удирдалтаа бол энийг авч хэрэгжүүлье гэдэг үйлчлэг хийж байгаа. За энэ үйл ажиллагааг бол одоо 2023 оноос бид нэр хэмжээтэй ингээд зохион байгуулалт явж байна. За тухайн транзит зорчигчийн нислэгүүд манаас тодорхой хэмжээнд боожод өсөлттэй явж байгаа. Мяд компанийн 69 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бол одоо ковидын өмнөх 2019 онд бид нар 3800 транзит зорчигчийг тээвэрлэж исэн. Гэтэл 2023 онд энийгээ бид нар бас одоо энэ бодлогыг авч хэрэгжүүлсэн нэг 13800 зорчиг тээвэрсэн байгаа. За өнгөрсөн 24 онд бол 33000 зорчиг тээвэрсэн маань бол хурдтай өсөлтөд явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол 2025 онд бид энэ зүйлийг 50000 руу хүргээ. Цаашид энэ транзит зорчигчийн тоог бол эхний байдлаар нэг 100,000-д хүрэхэд энэ агарын тээврийн транзит зах зээлээс бол Аз Европыг холбосон зах зээлээс нэг 26 орчим сая доллар олъё гэж тооцож байгаа. Энэ маань бол эргээд одоо энэ үлдсэн low season буюу 9 сарууд үлээгээд байгаа алдагдлыг бас бууруулах боломжууд нь үүснэ. Үндсэндээ бол одоо дэлхийн агрын тээврийн зах зээлийг ярих юм бол 446 билион доллар гэж яригддаг. Аз Европыг холбосон зах зээл маань 252 билион доллар. Тэгэхээр эндээс бид нэг орчим билион долларыг аваад чадчих юм бол одоо энэ Монголын агрын тээврийн салбар маань хэлэх одоо зах зээл маань хэлэх өрсөлдөөн улам нэмэгдэх боломжууд үүсгэх нь байна. Цаашлаад бид одоо тухайн шинээр нээсэн чиглэлүүд дээрх одоо шууд урслыг бас нэмж бойжуулах боломжууд байна үүснэ. Энэ нь ирээдүйд Монгол Улсын засгийн газраас баримталж байгаа аж ахуйн бодлогыг хөгжүүлэх бодлогоор өндөөс нийцж ажиллана гэж зогсож байгаа. За үүнээс гаднаас үнийг буруулах тарифын асуудал дээр бас ямар бодлого баримталж ажиллаж байгаа? За үн буруулах дээр бол одоо энэ нь бол одоо цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа хэвээр. Үндсэндээ бол одоо өнгөрсөн
сүүлийн одоо 5-6 жилийн хугацаанд Монгол Улсын засгийн газраас агаарын тээврийг либералчлах бодлогыг эрчимтэй хийж байгаа. За өнөөдрийн байдлаар бол гадны 17 агаарын тээврч, дотоодын 5 агаарын тээврч Монгол Улсын агаарын тээврийн зах зээлд үйлчлэгээ эрхэлж байна. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд нь өөрөө үнийн бодлогыг бол цаашаа өрсөлдөөний журмаараа бууруулах бодлого хийгээ явж байгаа. Үндсэндээ Mead компанийн либералчлалыг өмнөх үе одоо үеийг харьцуулаад үзэхэд нийт олон улсын 13 чиглэл дээр бол нэг 11-ээс 28% хямдралыг бол зарлалцсан явж байна гэж ойлгож болно. За үндсэндээ цаашдаа бол өрсөлдөө нэмэгдсэн одоо агаар үйлдвэрийн агаарын тээврийн үйлчлэгээ сайжрах, дээрээс нь үнийн бодлого ус эрчимтэйгээр одоо өрсөлдөөнд орох. За энэ утгаараа бол тухайн жилд хийж байгаа борлуулалтаас гарах маржин бол бас буураад явах ийм төлөвтэй харагдаж байна. За үүнээс гадны томоохон бас авиакомпаниуд шинэ чиглэлүүд нээх чиглэл дээр бол нөлөөдгөө олон зах зээлийн судалгаа хийдэг. Яг энэ чиглэл дээр Mead компанийн хувьд ямар гол ажлууд дээр? Тийм, за яг агаарын тээврийн компаниудын хувьд одоо шинэ чиглэл нээх гэдэг бол хамгийн одоо ад сэрсэн, тэгээ хамгийн их одоо энэ чаленж хийсэн асуудал байдаг. Үндсэндээ бол одоо юу гэдгийг шинээр чиглэл нээж тухайн чиглэлийг бойжуулна гэдэг бол доороо иж одоо 2-3 жилийн хугацааг авч хэрэгжүүлж идэг гэсэн үг. Үндсэндээ жишээ болоод хэлэх юм бол Mead компани 2018 онд Тайландын Бангкок чиглэл рүү нислэгээ нээж исэн та бүхэн мэдж байгаа. За ингээд энэ чиглэл маань за 2021 он мэдээж ковид гарсан тагаар бас уларсан. За ингээд энэ чиглэл маань үргэлж явсаар бол 2023 он анхад ашгаа өгч гэлж байгаа. Үндсэндээ бол нэг тухайн шинээр нээсэн чиглэлийг бол 2-3 жилдээ бол алдагдлаа хүлээгээд бойжуулах үйлчилгээ явагддаг гэж ойлгож байна. Тэгэхээр шинэ чиглэлийг гадны дотны гэлтгүү агаарын тээврийн компаниуд маань нээж эхлүүлэх нь бол одоо зах зээлийн үндсэн суурь судалгааг бол маш наривчлж хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Үүний хамгийн том жишээ бол одоо энэ хамгийн том одоо фактор үзүүлэлт нь бол одоо зорчигч урсгал буюу passenger flow гэж бид ярьдаг. Тэгэхээр энэ зорчигч урсгалын мэдэн дээрээ үндэслээд хэдийн их хэмжээний зорчигч ирэх төлөвтэй хэдийн хэмжээний их суудлыг бид нар зах зээл дээр гаргах боломжтойгоо шалтгаалж энэ тооцоо судалгааг хийж явдаг гэсэн. За ийм тохиолдолд ийм учраас одоо бол энэ шинээр чиглэл нээж явуулах нь бас агаарын тээврийн компаниудын хувьд бол маш хүндрэлтэй асуудлууд байгаа учраас энэ дээр бас одоо бодлогын хэмжлэгүүд бол зайлшгүй шаардлагууд болдог. Ингэсэн тохиолдолд түрүүний миний ярьдаг энэ агаарын тээврийн зах зээлийн транзит зорч урслыг бол олон одоо сүлжээ нээснээр бол нэмэгдүүлэх боломжууд нь улам нэмэгдэнэ гэж харж байгаа.